За сайн байцгаана уу. Өнөөдөр 2026 оны 2 сарын 25-ны өдөр Австрали улсын Мельбурн хотод ирсэн байна. За ингээд өнөөдөр та бүхэнтэй одоо Австралийн уул уурхайн зөвлөх үйлчилгээний компанид инженерээр ажиллаж байгаа Мөнх хотын Зол жаргал инженертэй танилцуулж байна. За Зол жаргал инженер та өөрийгөө ингээд танилцуулж Монгол одоо 10 жилийн сургууль, их сургууль, аль сургуулийг төгсөж, хаана ажиллаж, хэдэн онд Австрали ирж байв? Би Завхан аймгийн Улаастай сумын Чанман эрдэнэ цогцлбор сургуулийг төгсөжсэн 10 жилээ. Тэгээд шинжилгээ ухааны технологийн сургуулийг уул уурхай маркетинг мэргэжлээр төгсөөд Монголдо мэргэжлээрээ 5 жил ажиллаж байгаа. 2016 онд Австрали ирж ирсэн. Тэгээд Австралид ирээд уул уурхай ашиглалтын инженер мэргэжлээр магистрийн зэрэгээ хамгаалаад тэгээд одоо ажиллаж байгаа Mining One Consultant гэдэг зөвлөх үйлчлэг үзүүлдэг компани 8 дахь жилдээ ажиллаж байна. Оо тийм үү. Тэгэхээр нөгөө Австрали бас нэг айгүй онцлог нь ингээд ихэнх хүмүүс нэг компанид бол ер нь бараг л дээдл нэг 2 юм уу 3 жил ажиллаад ингээд солиод идэв юм шүү дээ. Тэгэхээр чиний хувьд одоо ингээд энэ компанид ингээд 8 жил ажиллаж байгаа нууц нь юу вэ? Энэ компани яаж одоо чамайг 8 жил ингээд байлгаж чадаад байна? Тийм. Ер нь бол энд нөгөө хүмүүс нэг 2-3 жил болоод ажиллаа солидог нь бол одоо бараг тогтсон тренд байдаг. Тэгээ миний тухайд энэ компани болохоор одоо нөгөө төслийн компани гэдэг утгаараа айгу олон төрлийн ажлууд хийдэг. Нэг ажлаа даандаа хийгээд байдаггүй. Нөгөө талдаа бас олон улсын компани болохоор олон улсын төслүүд дээр одоо ажилладаг. Одоо дан ганц Австралийн одоо төслүүд дээр биш. Одоо би ингээл Африкийн төслүүд, Хятадын төслүүд гэдэг юм уу тийм олон орны төслүүд дээр ажилладаг. Тэгээд тэр нь бас айгу сонирхолтой байдаг болохоор би бас нэг ажиллаа солиё гэж боддгоо шүү дээ. За. Тэгээд энэ талаараа бас айгу монголчууд айгу үнэ ч юм билээ. Би бас нөгөө энд нэг компани ингээ удаан ажиллаж байгаад хүмүүс бүр гайхаад яаж энэ компани чамайг энэ компанид одоо удаан байлгаад байна нууцыг хилээч гэдэг ингээ гайхаад байсан л да. Тэгэхээр одоо танай компани ер нь яг ямар чиглэлээр ажилладаг компани бэ? Зөвлөх үйлчилгээний компани. Тэгээд одоо манай ч нь бол ер нь бүхэл төрлийн одоо судалгааны ажлууд дээр ажиллаж байна. Тайлан төлөвлөгөө, уулын ажлын тайлан төлөвлөгөөнүүд байна, техник эдийн засгийн үндэслэл байна, нөөцийн тайлангууд байна. Тэгэл уурхайн насжилтын тооцоонууд байна тий. Ингээл одоо сүүлийн үед бол илүү одоо уурхайн хаалт нөхөн сэргээлтийн төслүүд инженерийн тооцоон дээр төвлөрч илүү ажиллаж байна. Зөв. Тэгэхээр нөгөө ер нь бол уул уурхайн ялангуяа тэр хаалт нөхөн сэргээлтийн асуудал маш их чухал тий. Монголд ч одоо маш их олон уурхай ажиллаад дуустдаг нөгөө онгоц нөхөлддөг гэдэг асуудал яриад байгаа шүү дээ. Тэгэхээр Австралийн хувьд тэр хаалтын төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн асуудал ер нь уул уурхай талдаа хэр байдаг юм бэ? Тэгээ Австрали бол одоо яг олон улсад одоо нөхөн сэргээлтийнхаа одоо жишгээр бол одоо тэргүүлж байгаа best practice гэж ярьдаг шүү дээ тий. Сайн туршлагаар бол Австрали бас тэргүүлж байгаа улсуудын нэг. Тэгээд хаалт нөхөн сэргээлтээ бол бас ингээд бодлогын төвшөнд маш ингээд ухаалгаар шийдсэн юм шийдлүүдтэй. Жишээлх юм бол техник эдийн засгийн үндэслэлээ одоо батлуулахдаа хаалтын төлөвлөгөөгөө хамт батлуулна. Хаалтын зарлалын тооцоогоо хийсэн байна. Одоо тэгээд Австрали барьж байгаас нэг айгүй хатуу бодлого бол та одоо тухайн компани уурхайгаа олборлж эхлэхдээ уурхайгаа хаах, нөхөн сэргээх, зардал одоо нөгөө төлөх бүрэн чадамжтай байх хэрэгтэй. Тэрэндээ одоо баталгаагаа гаргасан байж ижил олборлолт хийх зөвшөөрөл нь авагддаг юм хатуу нөхцөл үйлчилж идэг байгаа. Ямар гайхалтай. Тэгэхээр одоо баталгаа гаргана гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Одоо жишээлх юм бол ингэж л хаалтын зардлын тооцоо хийлээ. Тэгээд одоо за хаалт хийхэд ийм хэмжээний зардал хийх юм бол жишээлх юм бол одоо тухайн мөнгөнд дүнгээ улсын санд байршуулна гэсэн үг. Тэр нь бол одоо хэд хэдэн юунууд аргууд байгаа л да. Нэгдүгээрт бол за мөнгөнд дүнгээ байршуулж байна. За хоёрдугаарт хэрвээ та юу яахгүй мөнгө нүгэ байршуулах тухайн компани боломжгүй байна. Манай одоо мөнгө урсгал дээр дарамт учирч байна гэж үзэх юм бол санхүүгийн байгууллагаар бас баталгаа хийлгүүлж болж байна. Банкны баталгаа гаргуулж болж байна тий. За банкны баталгаа гаргуулад одоо бас нөгөө компани зээлзэгчд бас нөлөөлөл явчихна. Хэрвээ тэр боломжгүй байх юм бол бас нөгөө нөхөн сэргээлтийн нэгдсэн сан гэж Австрали байдаг. Тэрэндээ жил болгон шимтгэл төлөх даатгал маягийн юм даатгалын сан шиг ажилладаг. Тэгээ жил болгон шимтгэл төлж явна. Гэхдээ тэр шимтгэл нь одоо нөгөө тухайн компаниг дараа нь нөхөн сэргээлт хийх үүргээс бол чөлөөлөхгүй. Эргээд нөхөн сэргээлт хийх үүргэн ч гэсэн байсаар л байна гэсэн.
За тэгвэл өстэй Австралийн хувьд бол маш олон уул уурхай өндөр түвшинд хөгжсөн. Тэгээд энэ хаалтын төлөвлөгөө нөхөн сэргээлтийн асуудал маш хатуу чанга байдаг юм байна тий. Энэ бол бас их гайхалтай сонсогч байна л да. Тэгэхээр танай компани бас одоо нэг хийдэг ажил нь болохоор уул уурхай компаниудын тэзүү хийдэг юм биш үү тий. Тэгэхээр Монголд одоо хийгдэж байгаа тэзүү, Австрали хийж байгаа тэзүүнүүдийн ер нь ялгаа байна уу? Одоо хэр чанартай хийгддэг вэ Австрали? Ялгаа юу вэ? Ерөнхий дүр зургаараа бол одоо Монголд хийгдэж байгаа юм уу, Австралид хийгдэж байгаа юм адилхан шүү дээ. Одоо техникийн бичиг баримт гэдэг утгаараа одоо орох хэвээр, бүрдүүлэх хэвээр бүхэл юм ороод явж байгаа. Австралийн тухайд одоо түрүүн хэлсэнчлэн яг хаалтын төлөвлөгөө рүүгээ ярихад одоо хаалтын төлөвлөгөө болон хаалтын зардлуудаа бол нэлээд одоо нарийн тодруулж хийсэн байх хэвээр. Тэгээд нөгөө хаалтынхаа баталгаагаа гаргуулж байж иж тухайн тэзүүгээрээ олборлолтоо явуулнаа гэдэг хатуу одоо зарчим баримталж байгаагаараа илүү Австрали ялгаатай юм уу? Тэгэхээр чи Монголд одоо тэзүү хийжсэн үү? Тэгэхээр Монголын одоо уул уурхайн тэзүүний хувьд яг тэр одоо хаалтын төлөвлөгөөс нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, зардал энэ төр бол тэзүүн дэвэл оруулах тусахгүй юм байна тий? Хаалтын зардал гэж бол тусгаад явж байгаа л да. Олборлолтын зардалтайгаа уялдуулаад одоо тусгаал явж байгаа. Гэхдээ Монголд бол яг нөгөө хаалтын төлөвлөгөөгөө байлаа гэд тухайн уурхайг эхлүүлэхгүй гэсэн тийм хатуу шаардлага байх. Австралид бол маш хатуу шаардлагатай хаалтын төлөвлөгөөтэй, хаалтын төлөвлөгөөнийхөө одоо зардлыг байршуулсан, баталгаа гаргасан энэ нөхцөлдөл тухайн уурхайг ажлыг эхлүүлдэг гэдэг бас их онцлог юм байна гэж харж байна. За танай компани бас одоо ингээд уул уурхайн компаниудад бас өөр олон төрлийн одоо тайлангуудыг гаргаж өгдөг гэж хэлжсэн. Тэгэхээр тэр одоо ямар төрлийн тайлангууд байна? За тэгээд Австрали яагаад одоо чухам ингээд бие даасан зөвлөхүүлжлэний компаниар тэрийг хийлгүүлээд байна, өөрсдөө хийхгүй ингээд шалтгаан юу юм бол? Монголтай харьцуулаад ярих юм бол нөгөө уул ажлын тайлан төлөвлөгөө гэж байдаг шүү дээ тийм. Манай жил болгон одоо компаниудад уул ажлын тайлан төлөвлөгөөн дээр үйлчлэгээ үзүүлдэг, уурхай насжилтын тооцоо гэдэг үйлчлэгээ үзүүлж байна. Тэг яг нөгөө бие даасан зөвлөх үйлчлэгээний компаниар хийлгээд байгаа шалтгаан нь болохоор зэрэг нэгдүгээр зардлын асуудал байна. Ягаад тэгэхээр энэ ажил чинь нөгөө жилийн туршид ингээ байнга хийгдээд байдаг ажил биш, жилдээ нэг л удаа хийгддэг. Тийм учраас гадны компаниудад хийлгүүлж байна. Хоёрдугаар хариуцлагын асуудал яригдж байна тийм. Энэ бол хөндлөнгийн хяналт гэдэг юм чинь нэлээд нарийн байдаг. Тийм болохоор зөвлөх одоо үйлчлэгээний компаниар хэллэхэд дараа нь ямар нэг асуудал гарахад тэнд нөгөө дүүхэд буцаах хэрэгтэй байна л гэсэн үг байна. За ер нь тэгээд харин Австралид бол бас яг тийм онцлогтой. Жишээ нь одоо ингээд нөгөө тариамнаас нь ахуулаад, төмөр замаас нь ахуулаад бүгдөө төрийн өмчтэй. Тэгсэн хэрнээ яг одоо нөгөө ажилуулахын ерөөсөө л хувийн компаниар л гэрээгээр хийлгүүлдэг. Тэгээд нөгөө нэгдүгээр чанарын шаардлага хангахгүй бол дараагийнхан сонгоход бэлэн. Тэгэхээр ингээд ер нь бүх үйлчлэгийг айл болох тэр бие даасан одоо аутсорсинг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тийм байдлаар хийлгэх зарчмыг барьж ажиллах нь айгүй тийм үр дүнтэй юм шиг харагдаад байдаг л да. За ингээд Австралийн одоо уул уурхайн зөвлөх үйлчлэгээний компанид ажиллаж байгаа зал жаргалаасаа бас Австралийн сонин сайхныг нэлээд сайхан сонслоо уул уурхайн талаар. Ингээд цаг гаргаж ингээд ярилцлаганд оролцсонд баярлалаа. Ингээд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Урьж оролцуулсанд баярлалаа.